За анх удаа бас ийм олон гишүүн хууль санаачилж байгаа юм байна. Тэгэхээр үзэл баримтлалын хувьд бол дэмжиж байна. Харин яаралтай хилцэн гэдэг дээр бол дэмжихгүй байгаа. Энэ хуулийг маш нухацтай хилцэх шаардлагатай. Зарим хуулийг бид нар 1 жил, 2 жил ингээл алдаагүй л болох хэвээр энэ хууль. За нэг зүйлийг бас их хурлын гишүүдтэй хандж хэлмээр байна. Ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийг ямар нэгэн лоббид ордоггүй компани ашиг сонирхолгүй хүмүүсээр сонгох ёстой шүү. Нам чим гişүнэ. Эндээс маш их алдаа гардаг. Тэгэл чичирж байгаа л орчдөг. Ороод нөгөө компанийнхаа имийг л яриад идэг. Өнгөрсөн парламентод хуурамч шатхууны тухай хууль орж ирэхэд тэмүүлэн пөрөвдөрж гişүн бид гурав эсэргүүцээ дийлээг өмштэй. Одоо улсаараа энэ хохирлыг амсаж байна. Ерөөсө гişүүд бүгд лоббид автцсан. Тэгэхээр энэ их хурлын гишүүдэд их учир байдаг шүү гэдгийг хэлмээр байна. За хоёр дахь асуудал бол энэ өнгөрсөн парламентд би энэ чихэр ихтэй ундаанд бас онцгой татвар ногдуулах хуулийг батлуулж исэн. Бас амаргүй л байсан. Гэхдээ энэ бол татвар цуглуулах биш, эрүүл мэндийн хууль байсан. За энэ бол батлагдсан. Ингээд ямар нэг алдаа гаргахгүй тулд 26 онд бүх журам нөлөөллийн ажлуудыг хийгээд энэ хууль хэрэгжихээр ингэж жоохон тавьж өгсөн байгаа. Тэгэхээр энэ бэлтгэл ажлыг бол бас хангах шаардлагатай байдаг. Нэг хууль гаргацдаг, журам дөрмөн байдгүй ингээд л бахан гацаадаг. За энэ 3.5 сая хүнээс яг тамхи татж байгаа хүмүүсээ асаад эндээс бага насны хүүхдүүдийг бас онцолж аваад ингээд нөлөөллийн ажлыг маш сайн хийх ёстой маа. Энэ бол тамхины татварын тухай хууль биш шүү. Тамхины хяналтын тухай хууль. Тэгэхээр яаж хяналтаа тавих вэ гэдэг дээр одоо ямар үг үсэг орсон бэ гэдгийг тодорхой асуумаар байна. Энэ Эрдэнэ чимэг гишүүний хуулийн нэг чухал заалт юу байсан бэ гэхээр зөвхөн татварын хууль биш байсан. Яг тэр татдаг хүмүүс, татдаггүй хүмүүсийн эрх ашгийг бүгдийг нь одоо хангаж тийм үү, энийг бас ухаалгаар зохицуулсандаа энэ хуулийн гол одоо амин сүнс нь байгаа штэ. Тамхины өрөөдөө болсон тэрнээс бүгдийг нь одоо хориод ингээд яасан зүйл байхгүй. Тэгэхээр хяналтаа яаж тавих юм бэ? Одоо Батбаяр гишүүний би ярилцлагыг бас үзлээ санал нийлж байна. Тэр юу вэ гэхээр юм автомат машин байлж болдгоо юм уу? Хурууны хэгээр ингээд энэ нь тэр ийм Монголиада бүртгэгдээд одоо хит их донтоод байгаа хүмүүст одоо бас нөлөөллийн ажил хийдэг. Энэ гар утсан дээр мэдээлэл ирдэг штэ. Одоо та хитрхийх одоо гар утас орлож гин гэдэг ч юм уу. Тэрэн шиг ийм одоо энэ хитгэн хүндээ хитгэн залуучуудтай юм нөлөөллийн ажлыг одоо хийх ийм зүйлүүд орсон уу гэдгийг л асуумаар байна. За тэгээд энэ сүүлийн 2 жил бас энэ онцгой татвар ер нь юунд зарцуулсан юм бэ гэдгийг би бас байнгын хорон дээр тусгайлан сонсё гэж бодож байна. За нэг чухал зүйл асуумаар байна. Энэ бол энэ хууль дээр ангиллыг нь буруу хэрэгэлсэн зүйл байна. Жишээлбэл Дэлхийн гайлын байгууллагын ангиллал нийцүүлэх зайлшгүй шаардлагатай ийм зүйлийг одоо ангиллыг буруу хэрэгэлсэн зүйл байна. Тийм учраас энэ асуудлыг одоо хэрхэн анхаарч үзсэн юм бэ гэдгийг асууя. За ер нь бол энэ Америкийн нэгдсэн улсын хүнс эмийн агентлаг дээр гарсан бүтээгдэхүүний одоо судалгаагаар бол уламжлалт шатаадаг тамхитай харьцуулахад үлэмж бага хорт бод загуулж яана гэсэн дүгнэлт гарсан байна гэж байна. Тэгэхээр хүмүүсийн болгоомжл юу вэ гэхээр энэ тамхины чинь татварыг хит их нэмчихээр хүмүүс буцаад нөгөө янжуур тамхи руугаа орчихгүй биш юм уу? Янжуур тамхи руу чинь одоо компани лобби гэж тэрийг л хэлээд ах шиг байна л та. Тэгэхээр энэ үнийн одоо зүйлээ та нэг бас тайлбарлаж өгнө гэж хүсэж байна. За од сүрэнгийн номин чимэг шүү хариулна. За Одон Туяа гишүүнд баярлалаа. Бас энэ 12 онд энэ сайн дэвшил авчирсан хуульд бас анхаарч энэ үед баталж байсан энэ өөрчлөлт шинжилгээг бас авчирсан хүмүүсийн нэг байгаа. За гишүүний асуусан тодорхой асуултанд хариулъя гэж бодож байна. Ер нь бол хууль зөвхөн гаргаад тийм үү те үр дүн дангаараа хуулиар бол мэдээж гарахгүй. Яг таны хэлж байгаа шиг нөлөөллийн ажил, компанид ажлыг бол маш сайн хийх ёстой юм билээ. Бид нар тамхины хяналтын суурь конвенцид 2005 онд нэгдэж орсон. Түүнээс хойш нэг 4 жил тутамдаа энэ суурь конвенцийн хэрэгжилттэй холбоотой энэ газраас биднэрт зөвлөмжүүдийг хүргэдэг. Тэгээ энэ дээр хоёр юм дээр Монгол улс маш сайн анхаараач, маш муу байна гэдэг зөвлөмжийг хамгийн сүүлд 2024 онд өгсөн. Тэрний нэг нь болохоор ерөөсөө та бүхэн соён гэгэрүүлэх ажлаа орхигдуулсан байна. Хэвэл олон нийтийн хэрэгслээр тамхины хор хөнөөлтөй холбоотой контент гарахгүй байна. Соён гэгэрлийн ажил алдагдсан байна.
Хоёрдугаарт нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор татврын бодлогоо ерөөсөө хэрэгжүүлж чадахгүй байна. Маш бага татвартай байна. Үүнийг хийгээч л гэдэг хоёр зөвлөмжийг энэ газраас ч Дэлхийн банкнаас ч за улсын хурал ч гэсэн 2023 онд тогтоол гаргаж бол энийг бол уг нь чиглэл болгосон байгаа. Тэгэхээр бид нар энэ хуультай дагаж орж ирж байгаа дагаж мөрдөх журмын тухай хуулиндаа тодорхой байгууллагуудад эрүүл мэндийн байгууллагуудад боловсролын байгууллага цагдаагийн байгууллагуудад энэ кампанит ажил соён гэгэрүүлэх ажил дээр онцгой анхаар. За мөн төрийн байгууллагуудын чиг үүргийг бол маш наривчилж оруулсан байгаа. Ялангуяа боловсролын байгууллага бол ерөнхий боловсролын сургууль дээр эрүүл мэндийн боловсролын хичээлийг оруулъя. Эндээ энэ хорт зуршлын талаар ойлгуулж хүүхдүүдээ эхнээс нь соён гэгэрүүлэх ажлаар энэ хорт зуршлаа сэргийлэх ажлыг хийя гэдэг асуудлыг бол оруулсан байгаа. За хяналтын тухай мэдээж бидний хамгийн анхаарах асуудал байгаа. Хяналтыг өмнө нь бол 2012 онд мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж байсан. За мөн 13 онд засгийн газраас тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээнд хяналт авах журам гэж байгаа. Энийг хэрэгжүүлж явдаг. Тэгээ бид нар энэ дээр хяналт дээр хамгийн анхаарах ёстой юмны нэг бол ерөөсөө түрүүний хэлсэн тэр далд худалдааг байхгүй тулаа хуулиа хэрэгжүүлэх асуудал дээр хүн хүч гаргаж харах ёстой. Дээр нь ерөн зохион байгуулалтын асуудлыг бид нар ялангуяа энэ эм хүнс тамхи гэх мэт хүний эрүүл мэндэд шууд нөлөөтэй бүтээгдэхүүнүүд дээр яаж харах ёстой бэ гэдгийг бол дахиж нэг харах ёстой гэж харж байгаа. Энэ дээр бас лүндэг гишүүн санаачлаад хууль улсын хуралд бас өргөн барьсан байгаа. За ашийн эсхийн гишүүдийг зөв байгуулах тал дээр би тантай 100% санал нэг байна. Үнэхээр энэ асуудлыг үр хүүхдүүдийнхаа төлөө энэ асуудлыг цэгцлэх ёстой гэдэг дээр л манай 78 гишүүн нэгдсэн гэж бодож байгаа. Энэ бол номин чимгийн асуудал биш. Энэ нийгмийн шаардлага дээр 78 гишүүн нэгдсэн. За ингээд энэ асуудлыг оруулаад хилцүүлээд боловсруулад явхад олон талын нөлөөлөл орох гэж их оролддсон байлээ. Би бас өмнөө л хэлье. Тэгээ энэ сая улс төрийн нөхцөл байдлаас болоод хууль маань нэлээд бас хойшлогдлоо. Гэтэ бид нар нямбай, чамбай бас энийг хилцээд саналуулыг тусгаад авах ёстой гэдэг дээр бол санал нэг байна. Тэгээд таны сая дурдсан Батбаяр гишүүн маань манай ажлын хэсэгт бас анханасаа байсан. Гэтэ үзэл санааны хувьд бол энэ хоёр асуудлыг бас оруулахгүй бол нэгдэхгүй гэдэг байр сууриа илэрхийлээд бас ирсэн гишүүн байгаа. Тэрний нэг нь энэ автомат машины асуудал. Тэгээд автомат машины асуудлыг би Батбаяр гишүүнээс асуусан л да. Яг үнэхээр хүүхэд залуучуудын тамхиталд буурахад нөлөөлд юм уу? Тооцоо судалгаанууд байна уу гэхээр чи ажлын хэсгийн ахлагчийн хувьд энийг өөрөө судлаа гэсэн. За би судалсан, манай ажлын дэд хэсэгт байгаа мэргэжлийн хүмүүс ч гэсэн судалсан. Олон улсын судалгаа байна. Японд ч байна, Гватемалч байна, тэр өмнөд Африкт ч байна. Нэг бол үр дүнгүй, нэг бол ингэж өөр хүний цахим хаягаар ч гэдэм үү те. Энийг далд байдлаар дамжуулагч дундын тийм бизнесийн цэцэглэх юм хор нөлөө гардаг, үр дүнгүй байдаг шүү гэдэг олон судалгаа байна. Тэгээ энэ асуудлыг ер нь зөвхөн Батбаяр гишүүн ч яриаггүй. Энэ хууль дээр ажиллаж байхад 2-3 улс төрт нөлөө бүхий этгээдүүд За номин чимэг гишүүн. Энэ бол одоогоор бол манай хуулинд хориотой байгаа асуудал юм. Бүр автомат машинаар худалдахыг хориглоно гэдэг одоогийн тамхины хяналтын тухай хууль дээр Эрдэнэчимэг гишүүний ажилласан хууль дээр бол байдаг заал. Тэгээ энийг хөндөд оруулаад өгөөч гэдэг янз бүрийн асуудал тавьсан. Энийг оруулахгүй гэсэн. Энэ бол өөрөө хүртээмжийг сайжруулна. 24 цагийн турш намайг аваач гэж шилэн хоргонд байж байна. Хүүхдийн энэ авчихгүй гэдэг дээр хяналт нь бол үнэхээр үр дүнтэй байдаггүй гэдэг олон улсын судалгаа байна. Тэгээ би бол энийг үгүй гэсэн. Энийг үгүй гэснийхаа төлөө ерөнхийдөө бол бас энэ янз бүрийн төрлийн лоббичин гэдэг юм уу харлуулт гүтгэлгүүд явж байгаа гэж бодож байгаа. Тэгээ энийг бол зарчмын байр суурийн хувьд бол оруулж болохгүй заалт юм аа л гэсэн байр суурьтай байгаа. За гайвлын байгууллагатай холбоотой тэр кодын асуудал дээр манай гайлын байгууллагаас бас наривчилсан мэдээлэл өгье. Мэргэжлийн байгууллага энэ дээр оролцоод гайлын кодчлалын асуудал дээр бол дагаж орж ирж байгаа хуулиуд дээр оруулсан байгаа. За ажлын хэсгээс нэмж хариулах уу? За 3 дугаар микрофон. Байна уу? За та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За одон туяа гишүүний асуултанд хариулъя. За Монгол улс Дэлхийн гайлын байгууллагад бол 1993 онд нисэж орсон. Үүнтэй зэрэгцээд бол бараг тодорхойлох кодлох уялдаа системийн олон улсын конвенцэд бол нэгдэж орсон. За энэ конвенцийн хүрээнд дэлхий дээр худалдаалагдж байгаа бүх бараа энэ английн кодын дагуу кодлогдож гайлын байгууллагад мэдээлэл бүртгэлээр орж гадаад худалдааны статистик мэдээ гаргаж байгаа. За тамхин бүтээгдэхүүний хувьд бол энэ 24-р бүлэгт бол ангилагддаг. За 2000 энэ конвенцэд бол
4-5 жил тутамд нэмэлт өөрчлөлт ордог. Тэгэхээр одоогийн бидний мөрдөж байгаа конвенцийн одоо 7 дахь нэмэлт өөрчлөлтөөр бол тамхин бүтээгдэхүүн дээр нэлээд том өөрчлөлт задаргаа оруулж өгсөн. Үүний нэг нь асаахгүйгээр сорж татах зориулттай тамхины ангиллыг бол нэмж оруулж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл уламжлалт тамхинаас галаар асаадаг. За ажлын хэсгээс нэмж хариулъя. 3 дугаар микрофон. Байна уу? Асаахгүйгээр сорж татах зориулттай бидний өнөөдөр хэрэглээд байгаа одоо нэлээд брэнд тодорхойлсон IQOS гэдэг тамхины английн кодыг бол Дэлхийн айлын байгууллагаас бол оруулж өгсөн. Энэ дээр нь Монголын айлын байгууллага үндэсний задаргаа хийж өгөөд за цахилгаанаар халаах хэрэгслээр татах зориулттай английн кодыг бол яг тэр 24041110 гэдэг код дээр нь бид нар бас тавьж өгсөн байна. За мөн энэ тамхин дотор бол энэ цахилгаан хэрэгслээр өөрөө янжуур тамхитай адилтгах яг тамхины ургамлаар хийсэн нэгтрүүлсэн им жижиг одоо хэмжээтэй тамхи орж авдаг. Тэгэхээр энэ өөрөө бол тамхин бүтээгдэхүүн янжууртай адилтгах тамхин бүтээгдэхүүн гэж английн кодоор явж байгаа. Тийм болохоор бид одоо ямар нэгэн Дэлхийн айлын байгууллагын конвенцэд бол зөрчсөн ийм код бол байхгүй. За тамхины хяналтын тухай хуульд бол Монгол улсын тамхины хяналтын хууль зохицуулагдаагүй шин төрлийн тамхин бүтээгдэхүүний ангиллыг бид нар оруулж өгсөн. За үүнд бол мэдээж электрон тамхи байгаа. Та бүхэн ард түмэн бол сэтгэл төөрөгдлөөд байна. Энийг электрон бараа байна гэж үзээд асуудал тавиад одоо бас одоо нилээдгүй сошиалор явж байгаа. Энийг бас энэ зашин бас танилцуулъя гэж бодож байна. За энэ электрон тамхи бол өөрөө цахилгаанаас цэнэг авч ажилдаг тамхин бүтээгдэхүүн. Энэ дотроо никотинтай болон никотингүй гэж бас 2 янз байгаа. Тэгэхээр дөрөв хэлсэн Дэлхийн айлын байгууллагаас гаргасан битгүүсийн конвенц, олон улсын конвенц дээр энэ цахилгаанаар ажиллаж хэрэглэдгийг нь бол цахилгаан бараа гэж үзээд за нэг удаагийн хэрэглээтэй буюу одоо 800 удаагийн соролттой 2000 удаагийн соролттой цэнэг авч одоо ашигладгүй нэг удаагийнхыг нь болохоор тамхин бүтээгдэхүүн гэж ангилсан. За ингээд тамхины хяналтын